Энтхийн түүхэн зарим хүний амьдрал жирийн намтар биш. Харин тухайн орны сэтгэл зүй, түүхэн шилжилтийн толгойлт. Ниранда Демотрос Моди бол тийм хүмүүсийн нэгэ. Түүний амьдрал бол ядуурл, сахилга бат, үзэл санаа, тэсвэр хатуужил, улс төр алсын хараа хэрхэн нэг хүний дотоод ертөнцид уялдан улмаар нэг тэр бум гаруй хүний хувь заяанд нөлөөлж чаддгийг бодит жишээ юм а. 1950 оны 9 сарын 17-нд Гужарат мужийн Баднагаар хотод төрсөн Нирандрагийн бага нас болвол энтх эгэл амьдралын цэвэр тусгал байсан. Эцэг нь төмөр замын буудлын дэргэд жижиг цайны мохлог ажилуулдаг. Их нь гэрээ эзэгтэй Хинди Гужарат намтар судруудад Модигийн хүүхэд насыг тоос, уур, халуун цай тасралтгүй хөдөлмөр гэсэн үгээр дүрсэлдэг. За Нирандра өглөө бүр эцэгтэйгээ хамт буудлын дээр очиж зорчигчдод цай өгч оройн хичээлээ хийдэг байжээ. Нэг удаа бороо орж цайны мохлогын дээвэр нэвт норсон үед хүү өөрийн хичээлийн дэвтрээрээ цайны савыг халахлж байсныг нутгийн өгч дурсан байдаг. Энэ жижиг явдал Модигийн хувьд өөрийнхөөсөө илүү нийтийн ашиг сонирхлыг нийтийн ажлыг уртал болгох сэтгэлгээний анхны илрэл хэмээн энтхийн судлаачид тайлбарладаг. Сурагч наснда Нирандра тайтрын дугуйланд идэвхтэй оролцож эх орон сэдвтэй жүжигүүдэд тоглодог байв. Хинди намтруудад бичснээр энтгэхд эх орныхаа төлөө амир өгсөн баатар гэж хүндлэгддэг. Богино насалсан ч үзэл санаагаараа 100 дамжин амьдарч ховсголж Бохагад синхийн дүрэг бүтээж тайзан дээр хэлсэн үг нь эх оронч үг нь үзэгчдийн сэтгэлийг хөдлөж байжээ. Энэ үед түүний илтгэх ур чадвар олонний сэтгэлийг татах авьяас тодорсон гэдэг. Даяанчилж явхад түүнээс чи хинбэ гэж асуухад Моди би өөрийгөө хайж яваа эгэл хүн хэмээн хариулсан тухайд урсамж бий. Энэ аялал түүний улс төрөөс түр холдож гэхдээ дотоод ертөнцөө цэгцэлсэн чухал үе байсан гэж энтхийн судлаачид үздэг. Хожим Моди өөрөө ч улс төрийн шийдвэр гаргахад бясалгал дотоод сахилах бат асар их нөлөөтэй хэмээн дурдсан байдаг. Нирандра Демотрос Модийн энтхийн нийгмийн ангиллаар болвол OBC буюу Others Backward Class давхрагт хамраадаг. Тэрээр Гужарат мужид мууч чангшиг хэмээх жати буюу бодит нийгмийн овогт бүлэгт төрсэн. Энэхүү жатын уламжлалт байдлаас тос шахах, жижиг гаруурал ажил эрхэлдэг нийгмийн эдийн засгийн хувьд дээд кастын давхрах тооцогддоггүй бүлэг юм а. Энтхийн кастын тогтолцоонд бол Мод Ганчин, Брахман, Кшатрия, Вайшя зэрэг элит давхрагт багтдаггүй тул мужийн түвшин OBC ангиллалд бүртгэгдсэн. Энэ гарал нь Модыг ард түмний дундаас зөрсөн удирдагч гэсэн улс төрийн имиж бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн юм а. Залуудаа жашаадаа бэн хэмээх багш бүсгүүдийг ирэлсэн ч Моди хамт амьдраагүй. Энтх хил дээрх намтруудад энэ явдлыг Спакар буюу ухамсарт хөлөн зөвшөөрөл гэж тайлбарладаг. Тэр нь гэр бүлийн амьдралаас илүү нийтийн үйл хэрэг үзэл санааг сонгосон гэсэн үг. За энэ бол хувь хүний хувьд эмзэг гэхдээ түүний амьдралын замлыг тодорхойлсон шийдвэр байлаа. Хөөхдгөө ховын жаргалгүй амьдрал түүнийг бүхэлд нь улс төр ард түмнийхээ асуудал төвлөрөхөд хүргэсэн. 2001 онд Гужарат мужийн ерөнхий сайд болсон Моди хурдтай өөрчлөлт эхлүүлв. Эрчим хүч, автоцом, аж үйлдвэрийн барах, дэд үтсийн төслүүд нь Гужаратыг энтхийн эдийн засгийн хөдөлгөөр болгосон. Гэвч 2002 онд шашин хоордон мөргөлдөөн түүний улс төрийн замлыг сорсон хүн чалгуур байлаа. Энтхчүүд түүний энэ үеийг гал дундах удирдагч гэж нэрлсэн. За шүүмжлэл, эсрүүцэл, олон улсын дарамтын дод Моди бодлогоо үргэлжлүүлж Гужаратыг эдийн засгийн өсөлтөөр тэргүүлэх муж болгож чадсан нь түүний хатуу шийдэнгүй удирдагчийн дүрийг бэхжүүлсэн. 2014 оны сонгуул бол Модигийн амьдралын оргил мөч байсан. За хөгжил, цэвэр засаглал, үндсэн бахархал гэсэн энгийн боловч хүчтэй ураа олон сая иргэдийн итгэлийг татсан. Тэрээр эгэл гаралтаа элит ус гэхдээ тууштай нэгэн удирдагчийн дүрийг бүтээж чадсан. 2019-2024 онд дахин сонгогдсон нь Модиг энтхийн орчин үеийн түүхэн онцгой байр суурьтай болгосон юм. COVID-19 сар тахлын үеэр Модигийн гаргасан хатуу шийдвэрүүд олон хүний амьдралд хүн туссан. Хотын ажилчид явгнаар нутг утсан дүр зураг энтгчүүдийн дурсамжид хар бараанаар үлдсэн. Гэвч нөгөө талд энтх дэлхийн хамгийн том вакцины үйлдвэрлэгч болж вакцины Майтрийн хөтөлбөрөөр олон улс тусламж үзүүлсэн түүний гадаад бодлогын амжилт байлаа. Моди йогыг дэлхийн соёлын дипломат хэрэгсэл болгож олон улсын йогийн өдрийг нобель батлуулсан. Энтхэн хил дээрх биографтууд түүнийг зөөлөн хүчний хамгийн амжилттай жишээ гэж үнэлдэг. Тэрээр уламжлалыг орчин үеийн технологитой хослуулж энтхийг соёл инноваци орон болгохыг зорж байна. 2015 онд Монголд хийсэн айлчлалын үеэр Моди
Монголыг сүнслэг хөрш хэмээн тодорхойлсон нь энтгэл дээр хэвлэлд онцгой анхаарал татсан. Энэ аялчлалын үр дүнд Монголын газрын тос боловсруулах үйлдвэрт 1.7 тэрбум долларын зээлийн шугам нээгдсэн нь хоёр орны харилцааны түүхэн алхам болсон юм а. Нерандра модыг амьдрал бол ядуурл хувь заяаг алдаггүй, харин тэсвэр хатуужил сахилга бат үзэл санаа хувь заяаг тодорхойлдог гэдгийг нотлохоо юм а. Баднагарын цайны мөхлөд гүйж явсан хүү өнөөдөр дэлхийн хамгийн том ардчилсан улсыг удирдах байна. Түүний амьдрал бол энтгэхийн орчин үеийн түүхийн салшгүй хэсэг, нэгэн цаг үеийн сэтгэл зүйн хөргүүлээ.